Монгол Улсын хурлын дэд дарга гончигдорчид 2016 оны 3 дугаар сарын 21-нд Улсын хурлын гишүүн засгийн газрын хэрэг их газрын дарга Баяр Цогт Сүмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцэд нэгдэн орох тухай болон бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэнийг эх 7 хоногт хурлдах ээлжид бус чуулганаар хэлэлцэнэ. Эдгээр төсөлтэй холбогдуулан Сүмийн хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт булшиж болзошгүй тухай ташаа мэдээлэл гарч байгаа учраас холбогдох албаны хүнээс тодруулга авлаа. Идэлтэй батал хэрэгцсэн хүмүүс Монгол улсад бол би 20 оны Сүмийн дэвсгэр санид байх тухай хуулиар тодорхой зааж өгсөн. За 2011 оны Монгол улсын ерөнхийлөгчийн зэрлэг дээр энэ Сүмийн хаягдлыг Монгол улс хадгалах, улшлах, дамжин мөнгөцөрлөхөөр тээвэрлэх энэ бүх үйл ажиллагааг бол зэрлэлээр бол өгсөн. Нэгдээд конвенц нэгдэж орсон Сүмийн хаягдлыг Монгол улсад хуулиар тээвэрлэх дамжуулах талбартай бүх үйл ажиллагааг зогсоож хориглож байгаа. Олон улс их зүйл. Монгол улсын хэмжээнд бол хаягдлын тухай хуулийн дээр энэ залтал хаягдсан байгаа. Тийм учраас Сүмийн тухай хууль дээр одоо ерөнхийлөгчийн зарлигийг хуульчилж Сүмийн тухай хууль даруулах асуудал яригдчих. Тэгэхээр энэ конвенцууд маань ер нь Сүмийн аюулгүй ажиллагаатай холбоотой хоёр конвенц. Нэг нь аюулгүй байдалтай холбоотой нэг конвенц. Тэгэхээр улс болгон өөрийнхөө аюулгүй байдалтай холбоотой эрхцэн орчныг төлөвлөх хэрэгтэй. Тэгэхээр энэ манай хууль дүрм дээр хийгдэж байгаа шинжилгээд за энэ конвенцэд ширж асуудал энэ дээр нэг талаас дэмжлэг болж байгаа. Нөгөө талаас бол энэ Сүмийн аюулгүй ажиллагааны конвенц төгд бол Монгол улс өөрөө Сүмийн байгууламжтай томоохон хэрэглэгч бол биш. Гэхдээ бол манай хөрш орнууд ганцхан Сүмийн аюул ослол бол газар нутгийн хөрш байрлал бол хязгаарлагддаггүй. Манай бүсэнд тохиолдол энэд Сүмийн цэглийг явуулдаг их томоохон төвлөрч нар бүгдээрээ байна. Тэрсэн маань шинжилгээтэй бүрнүүд бол байна. Тэгэхээр энэ хөрш орнууд маань явагдаж байгаа энэ байгууламжууд энэ үйл ажиллагаанаас хэрвээ улс болон өөрийнхөө оруулах хяналтыг бол өөртөө тогтоодог. Тэгэхээр энэ Сүмийн байгууламж дээр хяналтыг бол улсын админ яриганы хяналтанд хяналтаас тавьдаг. Хэдийгээр тийм байж гэсэн юм нэг Сүмийн осол болохгүй гэдэг л эрсдэл бол болох эрсдлээс тодорхой төвшөнд бий. Тэгэхээр бид нар бол энэ Сүмийн аюулгүй ажиллагааны конвенц нэгдэж орсноор энэ хөрш орнуудын Сүмийн байгууламжны талаар авах мэдээллийг авах хэрэгтэй болж байна. За энэ дөрвөн хуулийн төслийг хэлэлцсэн Монгол улсын Сүмийн аюулгүй ажиллагаа цацрагдахад холбоотой асуудлуудын эрхцэн орчныг улам боловсронгуй болох боломж бол нэгдэж байгаа юм. Ард иргэдийн одоо нэлээд болгоомжилж байгаа асуудал болох Сүмийн хаягдл болон одоо цацрагдахад хаягдлыг болохоор бурчлах асуудлыг бол энэ бүх конвенцэд нэгдэн орсноор бол манайх бол одоо бурчлах тийм асуудал байхгүй байгаа. За аливаа улс бусад улсын ашигласан түлш болон цацраг идэвхтэй хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт энэ бүртгэлээр оруулахыг хориглох эрхтэй. Тэгэхээр энэ эрхтэй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр манайх бол цаашаа энэ дагуу өлзөн орчныг бий болох бүрэн боломжтой. Энд улсын хурлын ээлж тус чуулган хуралдаж Сүмийн хог хаягдлаас ангид байх, Сүмийн хог хаягдлыг боловсруулахгүй, хадгалахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх ач холбогдолтой конвенцийг сойрхон баталах юм. Мөн Сүмийн хог хаягдалтай холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүргийг конвенцэд нэгдэн орсон улс орнууд хүлээж байна. Иргэдийн хувьд энэхүү конвенцийг батлах талаар дараах байр суурийг илэрхийлж байна. Энэ үеийг дэмжиж байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр Сүмийн хаягдлыг хайн нэтер гэдэг бол буруу. Тэгээд дэмжиж байна бид нар бол. Буршлахыг хориглох хууль бол батлагдвал сайн шүү дээ. Юу би бол дэмжиж. Зүйл гэж боддог. Хуулийн батлагдав. Энэ бол зүйтэй л гэж бодож байна. Хуулиар одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр Сүмийн хаягдлыг юу яахгүй гэж бослохгүй гэж боддог. Тэгвэл тэрийг батлах зүйл гэж бодож байна. Ээлжлүүлж болгоноор одоо Сүмийн зэрэг Монгол улс хаяах хөгжсөн хууль авчирчаад бол маш баярлж байна. Тэр бол одоо иргэн оны хувьд дэмжиж байна. Чидус жуулганы нэг баруй одоо цогцолоод тэгээ энэ асуудлыг хэрэгжих нь бол туйлын зөв.
Түүнчлэн Монгол улс өөрөө цөмийн байгууламжтай томоохон хэрэглэгч улс биш боловч манай улс бүс нутгийн хувьд цөмийн идэвхтэй цөмийн циклийг тогтмол явуулдаг томоохон тоглогч улсуудаар хүрээлүүлдэг. Цөмийн байгууламжууд болон цөмийн хог хаягдaltaй холбоотой үйл ажиллагаанаас сэргийлэн конвенцэд нэгдэн орсон улс орон бүр өөрийн хяналтыг тогтоосон байдаг. Иймэрхүү цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцэд нэгдэж орсноор конвенцийг хүлээн зөвшөөрсөн бусад улс орны цөмийн байгууламжтай холбоотой мэдээллийг манай улс авах эрхтэй болох юм а. Энэ нь манай улс цөмийн хог хаягдлаас ангид байх, цөмийн хог хаягдлыг бослуулахгүй, хадгалахгүй, данжин өнгөрүүлэхгүй байх ач холбогдолтой зэрэгцээ олон улсын цөмийн холбоотой аюулаас ангид байх боломж бүрдэж байна.